Сейчас мы слышали свидетельства людей. И мне пришло на память такой случай из Библии. Когда Иисус проповедовал свою первую проповедь, и все люди в Назарете, в синагоге, он читал из книги пророка Исаии. И все на него обратили внимание. И он потом упоминает двух персонажей. Неемана. Он говорит, много было прокаженных в Израиле, но никто не исцелился, только Нееман сирийский. И он также говорит, что было много вдов в Израиле. Но ни к одной не был послан пророк Илия. Но только ко вдове в Сарепту Сидонскую. Эту историю мы читаем в 3 книге Царств, в 17 главе. И мы видим, что когда Илия провозгласил, что будет засуха, Бог посылает его к потоку. И он из этого потока пил, и вороны приносили ему пищу. И потом в какое-то время поток пересох. И вороны перестали приносить пищу. И тогда это как в нашей жизни бывает. Мы думаем, что-то неправильно, что небеса закрылись. Но если мы проверили свое сердце, и там нет произвольного греха, значит, Бог хочет вести нас в новое что-то, дать новое откровение. И там написано, что Бог повелел Илии, он сказал Илии, я повелел вдове из Сарепты, чтобы она кормила тебя. И мы знаем, что эта вдова, она не была даже израильтянкой. Она не имела никакого положения в своем народе. И Илия пришел, он посмотрел, она бедная. И он сначала попросил у нее воды. Она готова была дать ему воду. Это было нетрудно. Но он потом сказал, что дай мне хлеба. Она сказала, это невозможно. У меня есть только горсть муки и немного масла. Мы съедим это и умрем со своим сыном. Но Илия говорит, не бойся, сделай это для меня. И потом он ей говорит слово. Так говорит Господь, что во все дни голода мука не истощится в катке, и вода, и масло в кувшине не И вдова поняла, что это от Бога. Потому что если мы внимательно читаем, то вначале Бог сказал Илии, я повелел вдове. То есть это для нее слово было не новое.
бурхан Илияд хэлсэн байсан. Некоторые проповедники проповедуют, вдова отдала последнее, и вы отдавайте последнее. За зарим номлогчд бол хэлдэг тийм ээ, бэлэвсэн эмэгтэй өөртөө байгаа сүүлийнхаа имийг өгсөө. Та нар бас ийхүү үйлдэ гэж хэлдэг. Но даяние вдовы было одно откровение, потому что Бог каким-то образом сказал ей раньше. Өмнө нь бурхан түүнд хэлсэн байсан байна бэлэвсэн И эмэгтэй. эта вдова заняла место свое в плане Божьем. Тэр өөрөө дуулууртай байснараа бурханы төлөвлөгөөд өөрийн байрыг олсон Мы юм бы байна. читали Библию, вы не обратили бы внимания на нее. Хэрвээ бид нар Библийг уншаагүй бол тэрийг анхаарахгүй байх. Но Иисус ее в своей проповеди упоминает. Есүс өөрийнхөө номлол дотор түүний тухай дурдсан байна. Она заняла место в плане Божьем. Тэр бурхны төлөвлөгөөн дотор өөрийн байр суурийг олсон юм аа. И через это она видела Божье обеспечение. Энэгээр дамжуулаад тэр бурхны хангалтыг өөртөө авсан. Энэ үгийг тэр бэлэвсэн эмэгтэй аль хэдийнэ сонсцсон байсан байна. И она понимает, что это Бог. За энэ бол яг бурхан байна гэдгийг тэр эмэгтэй И мэдсэн. перед ней стал выбор, послушать Слово или Тэгээд тэр нет. эмэгтэй би бурхны үгэнд дуулууртай байх үгүй юу гэдэг сонголт хэлж байна. И она послушала. Тэгээд тэр эмэгтэй дуулууртай дагсан. И через это послушание она заняла свое место в плане Бога. За тэр бурхан дуулууртай байсан учраас бурхны төлөвлөгөөнд өөрийнхөө байрыг олж ийн тийм ээ байр суурийг эзэлж ирсэн. Представляете, мы здесь слышали свидетельства. Энд бид нар олон сайхан гэрчлэлүүд сая сонслоо тийм ээ. Мы иногда можем один раз в год, 2 раза в год видеть чудеса. Заримдаа бид нар амьдралдаа жилд нэг гайхамшиг юм уу, хоёр гайхамшиг Но болдог если гэж ярьдаг. вы спросили вдову, сколько чудес ты видела? За тэгээд бүр бэлэвсэн эмэгтэйгээс та хичнээн гайхамшиг бурхнаас авсан бэ гэж асуувал Она сказала бы каждый день. өдөр болгон надад бурхнаас гайхамшиг ирж байлаа гэж хэлэх байсан. Был день, и был полный сосуд масла. За тэгээд өглөө босдог нөгөө тосныхын сав дүүрчихсэн байдаг. И мы использовали это масло. За тэгээд тэр маслаа хэрэгэлдэг. Жарили из него там лепешки. За тэрнгээрээ бин хайрдаг. И, может быть, делились с соседями. Магадгүй хуршүүдтэй бас Кто-то өгдөг байсан сами байх. пили. Заримдаа ингэж өөрсдөө тэрийг идэж ууж байгаа тийм ээ. И вечером был пустой сосуд. Тэгээ ороо болоход нөгөө сав нь ингэж дуусч хоосорчдаг. И была пустая катка с мукой. Нөгөө гурилныхын сав нь бас хоосорчдаг. А утром я вставала, проходила. Тэгээ өглөө босоод галтгоондоо орчихно. И там снова полный сосуд. Нөгөө сав нь ахаад дүүрчихсэн байдаг. Полная катка. Сав дүүрэн гурил. А вечером опять пустая. Өглөө болсон чи ороо болсон чи ахаад нөгөөд нь хоосон. А утром опять полная. Өглөө дахиад дүүрчдэг. Когда такие чудеса, ты знаешь, что с тобой Бог. Тэгээ одоо ийм гайхамшигуд болоод ихэр бурхан надтай хамт байна гэж мэднэ үстэй. Почему это произошло? Яагаад энэ зүйл болсон бэ? Она заняла место в плане Бога. Тэр бурхан дуулууртай байгаад өөрийнхөө бурхан доторх байр суурийг олсон байна. Она не была она не имела никакого положения в своем народе. Тэр өөрийнхөө ард түмний дотор ямар нэгэн байр суурьтай нэр хүндтэй нэгэн байгаагүй. Она не была израильтянка. Тэр байтугай Израиль эмэгтэйч байгаагүй. Но Бог обратил внимание на нее. Харин бурхан түүн рүү анхаарлаа хандуулсан байна. Иисус упоминает ее в своей первой проповеди. Тэгээд Есүс түүний тухай бүр ихнийхээ номлол дээр дурдж штэ тийм ээ. Потому что Он показывает на нее. Мы бы прочитали просто, как бы это незначительно. Но Иисус в первой проповеди рассказывает о Тэгээд ней. бид нар энийг уншихад нэг үл анзаардаг юм шиг боловч Есүс анхныхаа номлол дээр тэр эмэгтэйг дурдж штэ. 7 дней в неделю она видела чудеса. 7 хоног өдөр болгон тэр гайхамшигтай байж 54 байсан. недели в год. Жилд 56 7 хоногт тэр гайхамшигыг харж байсан. Каждый день она знала, что Бог с ней. Бурхан надтай хамт байна гэдгийг тэр эмэгтэй өдөр болгон амьдралдаа харж амьдсан. Потому что она заняла свое место в Боге. Яагаад гэвэл бурхны дотор тэр хинбэ гэдэг байр суурийг эзэлсэн Знаете, байна. есть мозаика За эвлүүлдэг тоглоом байдаг или тийм ээ. пазлы. За пазл байдаг тийм ээ. И много пазлов. За тэгээд тэр янз бүрийн ингэж
дүрсүүд Но мы байдаг. ставим на каждый на свое место и За получается тэгээ бид нар яг картина. байр байранд нь тавихаар нэг зураг бий болдог байгаа тийм ээ. И точно так же, как мы все члены в теле Христа. За тэртэй адилхан бид нар бүгдээрээ Христийн биеийн эрхтэн. Каждый из нас пазл, Тэр одоо ямар нэг который должен найти свое место в картине, которая есть воля Божья. Бурхны хүсэл гэдэг тэр том зурган дотор бидний эзлэх хүмүүрт байр байгаа. И тогда мы будем видеть Божье обеспечение. Тэгээ чи тэр зурган дотор өөрийнхөө байрыг олсон цагтаа Бурхны хангалтыг авч амьдрнаа. И знаете, мы будем видеть много чудес. Олон гайхамшгуудыг бид нар амьдралдаа харах болно. Бог предназначил, чтобы мы каждый день жили в атмосфере чудес. Энэ гайхамшгуудын дунд амьдраасаа гэж Бурхан биднийг сонгосон юм аа. Но нам надо жить в воле Бога. Харин бид нар өөрсдөө түүний хүсэл дотор байх ёстой. И мы можем знать вообще великие чудеса. Бүр агуу гайхамшгуудыг бид нар харах болно. И я, знаете, однажды дочери своей говорю, ей еще было, может быть, лет 16. За охиноо би нэг 16 настай байхад ингэж хэлжсэн. И у меня были доллары. Надад доллар байсан. И надо было поменять на рубли, чтобы купить там что-то. За ямар нэг юм авахгүй рублээр солих хэрэгтэй болсон. Я говорю с ней, давай помолимся, За охинтой хэлсэн. За залбирая гэв. чтобы курс рубля упал, чтобы у меня много рублей было. За тэгээд энэ рублийн ханш унаад надад олон ингэдэг рубльтэй болоосоо гэх тэ А нөгөө дочь говорит, залбирая гэсэн байна. она говорит, как это может быть, что ради тебя во всей стране это может Юу произойти? гэсэн үг юм бэ? Танаас ганцхан таны төлөө одоо бүх улсад байгаа рублийн ханшийг унгаах юм уу гэсэн юм. А я говорю, я видел чудеса. Би хэлсэн гайхамшгууд болно. Скажи, что он тоже не на одном месте, а провел просто. За зураг ингээд ил тэнгэр ингээд яваад бичээрэй гэж. И я видел чудеса. Би гайхамшгуудыг харсан. И однажды мы строили здание церкви. За нэг удаа ингээд сүмийн барилга барьжсэн. Это был 96-й год. 96 он. И я проповедовал в поселках. Хөдөө тосгонд би сайн мэдээ тунхаглажсэн цаг үе байгаа. И вы знаете, я готовился к проповеди. Тэгээд би сургаалтаа бэлдээд байжсэн. И вдруг Бог мне показал проповедовать из книги пророка Агея. За Хагийн номноос одоо номлоо гэд Бурхан надад харуулсан. Где там люди говорят, где Бог говорит, не время, люди говорят, не время строить дом Божий, а вам время жить в своих домах. За та нар одоо энэ Бурханы өргөг барих цаг чинь биш ээ. Гэр гэртээ амьдрах цагшаан гэж хүмүүс хэлжсэн юм. Носите камни, стройте дом. За тэгсэн чи тэр чулуугаа авчраад байшингаа бариа гэв. И я пришел на собрание, я сказал, пойдемте в администрацию. За тэгээ би нөгөө захиргаан дээр очиод Мы будем строить дом, за бүгдээр байшингаа барина гэсэн дээ. будем церковь строить. Сүмийн барилга барина. И многие люди говорят, у нас же нет денег. Олон хүмүүс хэлжсэн мөнгө байхгүй шүү дээ. И только человек там 10 пошли со мной в администрацию. За тэгээ эдгээр хүн одоо тэр тосгоны захиргаан дээр очсон бэ. Мы выбрали место на окраине. Тэгээд тэр тосгоны захад нэг газар сонгож аваад А произошло чудо. бэлтгэл гайхамшиг болсон. Потому что это был Бурятский округ. За энэ Бурятад байсан байна. И мы не знали, были выборы, и выбрали нового главу там поселка. За тэгээ бид нэг сонгуул болсныг мэдээгүй орон нутгийн сонгуулаар тэр нэг тосгоны даргыг сонгосон байсан гэнэ. И мы утром приходим, Тэгээ өглөө яваад ирсэн чинь и мы не знали даже, что там новый глава. за тэгээ тосгоны шин даргатай болсныг би мэдээгүй байсан. А он загадал желание, он говорит, кто первый придет меня поздравит, тому я все, что желание Тэгсэн чи сделаю. нөгөө нэг тосгоны дарга дотор шийдсэн юм байна л да. За хамгийн түрүүнд ирж баяр хүргэсэн хүндэд би хүссэн зүйлийг өгнө гэж шийдсэн байсан юм дотор. И вернее, это было раньше, мы пришли к ним знакомиться, и первый, и мы поздравили его. Тэгээ бид нар хамгийн түрүүнд нь очиод баяр хүргэсэн хүмүүс нь бол таарсан. А потом мы ничего не просили, а потом вот когда строить здание, мы пришли к нему. Тэгсэн чинь тэр дараа нь байшин барих боллоо гэсэн чинь нөгөө хүн чинь дарга нь И мы говорим,
нам нужно здание, чтобы земля, чтобы построить церковь. За ингээд бид нар барилга барих гэж байгаа гэд хэлсэн байна. И мы говорим, мы вот там вот выбрали на окраине. За тэгээд тэр нэг тосгоны захтал газар авчмаар байна гэж Он хэлсэн байна. говорит, а зачем вам на окраине? Давайте в самом центре. Гэхдээ та нар заавал тэр захад газар авч явах гэдэг ингээд төвд авалтаа гэсэн гэдэг. И он дал нам землю, мы построили в центре. Тэгээ бүр тэр сумын тосгоны төвд газар өгөөд бид нар барилга барьсан. Мы не знали, что он загадал такое желание. Потом он рассказал. Тэр нам, өөрөө тэгж шийдсэн мэдээгүй дараа нь хэлсэн гинэ. Би тэгээ бодцсон байсан гэсэн та нар бол что кто придет, я отвечу, кто Ангийн первый. Он дөрөв помнил, дэс что баяр мы хүрсэн первые хүн поздравили его. одоо өгөн гिचсэн байсан юм аа та нар ирээд одоо энийг аваа гэсэн. И вот мы начали строить, а денег нет. За тэгээ барилга барих гэсэн чинь мөнгө байдгүй. А у меня год назад была свадьба. Тэгээ би гэрлээд ерөөсөө жил болж исэн. И там моей жене подарили серьги, кольца там. Тэгээд манай эхнэрт ээмэг бүгд бэлгэлсэн байсан тэр үед. И я пришел домой, говорю, снимай серьги. Эхнэртээ ээмэг бүгд аваад өгөөч гэсэн гэдэг. И мы пожертвовали. Тэгээд тэрийг бид нар авч өргөлд өргөцсөн. И люди тоже начали жертвовать. Тэгээ хүмүүс одоо өргөл өгч эхэлсэн. И мы уже поставили здание, а нужно было делать отделку. За тэгээ байшингаа барьсан ч одоо дотоод засал хийх хэрэгтэй У болсон. нас не было денег. Бас мөнгө болсон. И у меня друг был пастор церкви. Тэгсэн найз маань бас нэг өөр сүмийн Я пастор байсан. думаю, он всегда поможет. За би тэгээ бодсон. Найз маань бол одоо өргөлд надад туслан даа. Я к нему обратился, он говорит, и мы не можем помочь, мы не Тэгээ нөө поможем. найзтай хэлсэн чинь би энэ удаа тусалж чадахгүй гэсэн гинэ. Я понял тогда, нужно надеяться на Бога. За одоо бурхан л одоо найдахаас өөр аргагүй боллоо И гэж я бодсон. говорю братьям, говорю, поехали в степь. Вот у нас такая природа там в Забайкале была, как в Монголии. За Забайкалс болохоор яг Монголтой адилхан юм байгаль газар Вы знаете, нутагтай. маленькие речки там текут. Та жижигхэн юм гол горих нь болохоор жижигхэн гол горилтой. И мы на 5 дней поедем, будем поститься. За тэгээд тэр гол дээр очиж хээр гараад бүгдээ нэг 5 өдөр мацаг бор залбирая гэд хэлсэн гинэ сүмийнхэнтэй. И знаете, будем поститься, чтобы искать Бога. За бурхныг хайж бүгдээ мацаг бор залбирая гэсэн. Чтобы наше сердце было правильным пред Богом. Бидний зүрх сэтгэл байхын тулд гэсэн И юм. мы воду не брали, думаем, будем пить из речки. За тэгээ ус мус аваагүй голын ил дээр очих юм чи голоос ус Но авах на гэж. следующий день прошел. Тэгсэн чи дараачийн өдөр нь ингээ бүр бороо аадар бороо орсон И гинэ. вода в речке стала мутной. Тэгээд нөгөө борооноос болоод голын ус нь ингээ булангарцсан И гинэ. с нее нельзя пить было. Тэгээд уухын аргагүй булангартай Потому болсон. что ты пьешь, а там песок на зубах. Там. Тэгээ уухаар ингээ нэг илсэн ингээ Вообще мутно, амд мутно. мэддээд маш булангартай болсон. И мы начали искать, а пить хочется. За Жара, тэгээд одоо бүр солнце. айгүй халуун болсон сүйдээ Это одоо лето было. цангаад байсан. И мы пришли к одному пастуху. Тэгээд нэг малчин байхаар надсан юм. Мы говорим, дай воды. Та ус өгөөч гэж Там гуйсан. стоянка, знаете, как у вас в Тэгээ Монголии. яг там танаа монголчууд овцы. ингээд нэг ингээд хонь хариулаад малчны У хотхон меня, байдаг тийм ээ. говорит, там в емкости чуть-чуть есть. Тэгээд нэг малчны хотхонд очсон чинь энэ одоо юу пошкон дотор нэг жоох ус Мы байгаа гэсэн. посмотрели, она долго стояла, и там головастики плавают. За тэгээ ингээ харсан чинь нөгөө ус нь удцсан чинь нөгөө шангаа орхонод явж Мы ирсэн. набрали с головастиками. Тэгээ шан А теперь надо на 30 умножить тэгэхээр 900. одоо нөгөө 930-аар үржүүлэхээр хэд болох вэ? Это в те годы. Я целую машину покупаю по старым ценам. Тэгээд нөгөө хуучин үнээр нэг шөнийн дотор нөгөө өөрчлөгдсөн учраас манай нөгөө 20 дугаар тогтоол шиг И мы болсон. построили дом. Тэгээд хуучин үнээр нь нөгөө 8 чинь үнээс өөрчилж амжаагүй байхад хуучин үнээр нь бүр машин юм ачаад байшингаа Я ядсан. дочери говорю, посмотри, Бог даже... За тэгээд би охинтой хэлсэн. Харж байгаа үз бурхан ингэж хариулж байгаа шүү дээ гэж. А второй случай был в 2014 году. Тэгээд хоёр дахь тохиолдолд нь 2014 он болсон юм. Вы знаете, у вас японские машины. Кто знает Toyota Caldina? За Toyota Caldina гэдэг машин байдаг юм тий. Да? У меня была Toyota Caldina. За би тийм машинтай байсан юм. И мы попали в аварию, она разбилась. Тэгээд эхнэртэйгээ явж байгаа даваарт ороод машин нэвтэрсэн гэх. И один брат, он спросил, а сколько она стоила? За нэг ах асуусан ямар үнэтэй бэ наадах чинь гэдэг.
Я говорю, ну, мы из Японии тоже покупали $7000. За $7,000 авчихсан юм а гэж хэлсэн юм. И он к своим друзьям там обратился, он собрал $7000. Тэгээд нөгөө ах нь ингээ мөнгө цуглуулад найзтай Передал хамтаа мне. $7,000 цуглуулад над руу А явуулсан. мы собирались как у вас проводить школу Христа. Яг та нар шиг ингээ Христийн сургууль явуулах гэж бэлтжижсэн И я гэх. брату, кто сам понимает машину, говорю, надо мне машину купить. За тэгээд би нөгөө машин зардаг найзтай машин авмаар байна гэж хэлсэн гэх. Он говорит, подожди, он учился в школе Христа. Сейчас пройдет школа Христа, За чи успокойся, үдээж бүгд Христийнхаа сургууль сураад хичээлээ дуусгаадах юм. а потом мы купим. Дараа нь ингээ чамд машин авъя гэж И хэлсэн. знаете, что происходит? Тэгсэн чи юу болсон гэж? В 2014 году А у рот России, у Украины проблема. Орос Украин хоёрын яг асуудал эхэлжсэн үе гинэ. И доллар был 35 рублей, и он становится 70 рублей. Тэгсэн чи нөгөө 35 рубль байсан гээ $1. Тэгсэн чи 70 рубль болсон юм. И каждый день мы учимся в школе, он становится дороже, дороже, дороже. Тэгээд ингээ сургууль сурчих явцад маань өдрөөр ханшин өсөд И байсан. мы заканчиваем школу. Тэгээд сургуулаа дуусгасан. И мы уже этих денег хватает. Вы знаете, есть и Калдина, да, а есть еще Toyota Harrier. За нөгөө Калдинагийн машин мөн тийм байсан чи харьяар байдаг тийм ээ. Она намного дороже. Арай үнэтэй машин шүү дээ. И у меня хватает деньги, чтобы купить Тэгсэн Harrier. чи харьяар авах тэр мөнгөтэй болсон Рубль гинэ. упал. Рубль унаад И купить. И я иду в банк, чтобы поменять эти деньги. тэгээ мөнгөө солих гэж банкнд очсон. Они говорят, денег нету. Мөнгө байхгүй гэсэн гинэ. Бахко. Говорят, приходи завтра. Маргааш ирээрэй гэсэн гинэ. Мы договорились с ним, а он говорит, да, во вторник приходи. За та 2 дахь өдөр үрээд ирээрэй гэсэн гинэ. И во вторник, он всегда был там 79, а во вторник только один день становится 1 рубль, $1, 82 рубля. Тэгсэн үргэлж 79 байгаад байсан чинь 2 дахь өдөр нь 80 Два. 82 болсон гинэ. Один день. Нэг л өдөр И тэгсэн. я меняю эту день. Тэгээ би доллараар солиулсан. А потом на следующий день он опять становится там 70 с чем-то. За тэгээд буцаад 70 хэд болсон гинэ. И знаете, я купил машину, и резину, и на учет поставил. А у нее летняя была, я зимнюю купил. И Тэгээ всё. би бүр машина аваад, өвлийн дугуйг, зуны дугуйтай аваад. И я дочери говорю, когда молиться, я говорю, видел 2 чудеса. Тэгээ би охинд харж байгаад би энэ 2 гайхамшиг харлаа гэсэн. Она говорит, ну это же если будет для всех людей плохо. Хэрвээ ингэж байх юм бол бас нөгөө хүмүүст чи хэцүү шүү дээ. Я гэсэн говорю, гинэ. мы помолимся на 1 день только, чтобы поднялся. Я поменяю, а потом пускай обратно За яах вэ? становится. Нэг л өдөр тэгвэл ийм болгож өгөөд залбирал да бус өдөр нь хэвэн болог гэсэн гинэ охинд. Бог делает чудеса. Бурхан ингэж гайхамшиг үйлддэг юм аа. Вдова из Сарепты видела каждый день чудеса. Тэр нөгөө бэлэвсэн эмэгтэй ийм л гайхамшиг өдөр Мы бол харж проводим байсан. здесь школу Христа. Одоо бид нар энд Христийн сургууль явуулж байна. И у нас, чтобы мы близко были с Богом. Бид нар Бурхантай ойр байхын тулд И чтобы мы жили в атмосфере чудес. бид нар гайхамшгуудын дунд амьдрахын тулд Когда мы читаем книгу Деяний, они жили каждый день, видели Үүс чудеса. номноос харахад бид нар өдөр болгон гайхамшигын дунд амьдарч байсан. Аминь. Амен. Для Иисуса Христа это не было что-то такое чудеса, это что-то необычное. Есүсийн хувьд энэ нэстэ нэг юр бусын тийм гайхамшиг байгаагүй. Помните, там было 5000 только мужчин. С детьми это может За было 5,000 25 000. эр хүн байсан тийм ээ. Эмэгтэйчүүд хүүхдүүдтэйгээ хэд байсан байх вэ? Их надо было накормить. Тэднийг хооллох хэрэгтэй байсан. А Иисус говорит, дайте им есть. Тэднэрт хоолыг өгчих гээд Есүс юм шиг. А где мы возьмем? Хаанаас одоо энэ хүмүүсийг хооллох юм бэ? Где это? Столько нужно денег много. Маш их мөнгө санхүү орно шүү дээ А гэх тийм. Иисус спокойно. Есүс тайван дэвчин Он помолился. залбираа. И 5 хлебов и 2 рыбки хватило всем. Оо тэгэл 5 талах 2 загас нь хүрчихсэн 5,000 гон. Лазарь умер, они быстрее, Лазарь быстрее, пойдем, быстрее. надо быстрее Ой, спасать его, заболел он. Өвдөд найз чи өвдөчөөд энэ цаан чинь гэх. Он говорит, это болезнь к смерти, это к Энэ смерти. үхэл төрөхгүй надад чи бурхны алдрын төлөө юм Когда аа. он приходит,
две сестры Лазаря плачут. Тэгээ ирсэн чи хоёр дүү нь уйлчихсан байж байгаа. Они говорят, если бы ты был здесь, наш Тэгээ та энд байсан брат не умер. ах маань өгөхгүй байсан шүү Почему дээ. ты не приходил? Та яагаад ирэхээ ирсэнгүй вэ гэх. И Марфа говорит, ну я и сейчас верю, что ты не попросишь, что Бог сделает. Марта ил. Марфа. Марта хэлсэн гэдэг одоо что сказала она? Если ты сейчас попросишь, то все, что ты попросишь, Бог услышит. За таны юу гойсныг бурхан өгдөг шүү дээ гэсэн байна. И мы знаем, что Иисус сказал, Лазарь вышел. Есүс хэлсэн Лазар гарч ирсэн. Для него не было ничего необычного. Бурхны Есүсийн хувьд энэ ерөөсөө нэг юр бүсийн зүйлүүд биш И мы байсан. видим, что апостолы были в такой ситуации. Элчнэр ч яг ийм нөхцөлд амьдарч ирсэн. И мне прекрасно слышать свидетельства, когда на школе ваши сердца возвращаются к Тэгээ Богу. та нарын ийм гэрчлэлийг сонсоод үнэхээр баяртай А байна. Иисус сказал, ищите прежде Царство Есүс Небесного. хэлсэн юуны өмнө бурхны хаанчлалыг хай. И все приложится вам. Бүх зүйл та нар дээр ирнэ гэсэн байна. Для Бога ваши проблемы вообще не проблемы. Бурхны хувьд та нарын асуудал өстө үнэтэй асуудал биш. Он хочет, чтобы мы были с Ним. Бурхан биднийг түүнтэй хамт байгаасаа Чтобы мы, гэж как байна. вдова из Сарепты, нашли свое Тэр место нөгөө бэлэвсэн в эмэгтэй шиг воле бурхны Бога. хүсэл дотор алхаа гэж хэлж байгаа. И каждый день видели Божье Тэгээ обеспечение. өдөр болгон бурхны хангамжин дотор амьдраасаа гэж үзэж Бог байгаа. живой. Бурхан амьдаа. Разве Он нашел эту вдову, которую никто не знает? Он вас найдет. Хинээч мэдэхгүй тэр бэлэвсэн эмэгтэйг олсон бурхан таныг ч бас олно шүү. Эта вдова была язычница. Тэр харуулсан ихтер байсан. Он говорит, посмотрите на птиц. За энэ шуудыг хараа гэж хэлсэн байгаа тийм ээ. Бог питает их. Шуудыг бурхан хаалгадаг. А вы же не птицы, вы дети Божьи. Та нар чи шууд биш шүү дээ. Бурхны Дух Божий хүү. живет в вас. Бурхны сүнс та нарын дотор А байгаа. посмотрите на цветы. Энэ цэцгсийг хар. Они какие красивые. Ямар гоё үзэсгэлэнтэй байна. А Бог будет заботиться о вас еще лучше. Та нар түүнээс ч илүү санаа тавих нь То, бурхан что юм. вам нужно, это жить вблизи с Ним. Ерөөсөө та нарын хийх зүйл түүнтэй ойр амьдрал. Ищите Божьего Царства. Бурхны хаанчлалыг хай. Будьте людьми молитвы. Залбирлын хүмүүс байцгаа. И все приложится вам. Тэгээ бүх зүйл та нар дээр нэмэгдэн И мы приехали сюда, чтобы ваш дух снова ожил, чтобы вы увидели жажду по Богу. Бурхнаар цангаж бурхан дотор амьдраасаа гэсэндээ биднийг И явуулсан все байна. будет усматриваться. Тэгээ бурхан бүх зүйлийг харнаа. Гинэ. Я видел пробуждение. Би сэргэлтийг харж ирсэн. Вы знаете, я видел просто, когда мы в первой церкви начинал, мы проповедовали, ходили, люди каялись, была жизнь. За тэгээд сүм тарьж ирсэн, хүмүүс сэргэлт ирж ирсэн, хүмүүс ирж ирсэн тийм ээ. К нам с разных мест приезжали люди, Олон газраас л хүмүүс манай суулаа чтобы дээр ирж ирсэн. зажечься, чтобы сердце загорелось. Бидний зүрх сэтгэл эзний дотор шатаасаа гэж явуулж ирсэн. И я 1,5 месяца был, 1,5 года был пастором этой церкви. За тэгээ би жил хагас дээр анхныхаа сүмд А үйлчилсэн. потом, как Уилли, я чувствую, что источник иссек, вороны перестали прилетать. За тэгээ би яг Елитэй адилхан яг гол одоо хатчлаа. Шууд хэрээнүүд хоол авч ирж өгөхгүй Бог болтой гэдгийг куда-то мэдэрсэн. хочет в другое место повезти. Бурхан намайг өөр нэг тийш нь өдөртөө дэнэ гэдгийг мэдсэн. И я не знал куда. Харин хаашаа вэ гэдгийг би мэдэхгүй И байсан. одна старая учительница, она говорит, приезжай ко мне. Тэгсэн чинь нэг настай багш эмэгтэй намайг чи манад ирээ Ты гэсэн ничего байна. не делай, ты устал, ты просто молись, ищи Чи Бога. зүгээр юу хийлгүйгээр залбираад бурхныг хайгаад манад Каждый байсан. день была группа верующих, приходи, мы будем проводить собрания. За тэгээ итгэгч хүмүүс рүү итгэгч хүмүүс ирээд бид нар өдөр болгон цуглаа Я явуулдаг где-то байсан. 20 дней у нее жил. Тэгээ баг нэг 20 хонсон тэр ихчээд И знаете, я постился, молился. мацаг бариад залбираад бурхныг хайж исэн. Дух поднялся. Тэгээ сүнсээр сэргсэн. И в это время вдруг приезжает команда из Белоруссии, братьев. Тэгсэн чинь Белорусаас нэг баг ирсэн гинэ. 7 братьев. 7 ах ирсэн гинэ баг. И меня попросили, чтобы я их сопровождал. За тэгээ бидний дагаад хамт манай багтаа явж өгөөч гэсэн И гинэ. мы приезжали в деревню, и там 40, 50 За человек тэгээд нэг собиралось. тосгонд очсон Они дэж 50 хүн проповедовали. дурдуулаад
тэр багийнхан сайн мэдээ тарааж исэн. И они уже устали. У меня такая жизнь. Тэгээ нөгөө түлчиж жоох ядарсан би ч өстө гарцалтай Потому хүн что байсан. когда мы постимся, наша плоть придавливается. За тэгээ мацаг болохоор яадаг Нам вэ гэдгийг та нар саяхан сонссон тийм ээ. нужно уединяться, чтобы наполняться Богом. Тэгээ бид нар бурхнаар дүүрхийн тулд одоо өөрөө тусгаарлагдаад залбирах хэрэгтэй байна. Потому что жизнь касается жизни. Яагаад бол амьд хүрдэг юм аа. Я рассказывал на школе один Амьд пример. хүрдэг. Как меня вызвали в военкомат, За тэгээд сэргийн зарлан ирсэн. и у меня тогда была такая плоть наверху. Как Иисус говорит, когда жених отнят, будут поститься. Но у меня плоть наверху, жених отнят был. Такое настроение. За у меня тэгээд бүр ямар ч одоо настрингүй болчихсон байсан гэд би ярьжсэн та нар тийм ээ. было. И рядом бурят сидит. Тэгээд бурят хүн сууж исэн гэж ярьсан. Я говорю, надо же проповедовать. За энэ нөхөрт нэг сайн мэдээ ярьчмаар байдаг гэж Я бодсон. ему говорю, тебе надо верить в Иисуса. За чи Есүс итгээрэй. Он говорит, ага. Ахаа гэж тийм ээ. Я говорю, ты грешник. Чи нүгэлтэй гэсэн. Ну, Ахаа. я говорю, приходи в церковь. Сүмд ирээрээ гэсэн юм. Ага. За гэсэн. Я говорю, Бог любит тебя. Бурхан чамд хайртай гэсэн чи. Ага. За. Потом он, и так я ему говорю, а он говорит, мужик, ну ты грузишь меня, и так нудно. Би чи бүр өстө намайг нэг залхааж яана гэдэг нөгөө тийм бүр арга над барсан. И он был прав, Тэр хүний зөв байсан. потому что у меня не было жизни. Яг л би ямар ч одоо аймгүй тийм ээ. Но через неделю меня позвали проповедовать в тюрьме особого режима. За Там, в дараа Читинской нэг области. чит мужи онцгой дэвлэмтэй шоронд руу яд сайн мэдээ ярих болсон. Они уже покаялись, нужно было молиться за крещение Духом Святым. За тэгээд тэд нар гэмссэн учраас Христийг хүлээж авсан байсан учраас Я первый раз- ариун сүнсний баптизмын төлөө Первый раз залбирсан. в жизни 6 часов проповедовал. Амьдралд анх удаа 6 цаг номлосон гэж Только из ярьсан. камеры в камеру. Камераас камер Они, дамжаад. знаете, там особый режим, 1/3 срока по камерам сидят. За тэгээд бүгд нэр онцгой учраас нэг-нэгээрээ камер И зүүн они гэж получали ярьсан. крещение Духом Святым. За тэгээд тэд нар ариун сүнсний Я помню, баптизм один такой слушает, сидит рецидивист. тэгсэн нэг онц гэр гэлд суугаад ингэ Он сонссон. говорит, мужик, ну ты даешь, ты как на гармошке играешь. За чиста баян тоглож байгаа юм шиг авч өгч яана гэсэн. Он не знал помазания Духа Святого. Чиста тасалгаатай байна гэж хэлхийвэл мэдэхгүй шүү Он дээ. как на гармошке играешь. Тэрний хамгийн сайхан юм нь өстө баян гоор тоглож байгаа. Вот знаете, нам надо иметь эту жизнь. Бид нар ийм л амьтаа байх И хэрэгтэй юм тогда аа. с этими братьями, они уже устали. За нэг Петрус ахнаар ядарчихсан гэж Это был хэлсэн тийм Новый ээ. год, Рождество. За У тэгээд нас. Они оставили Крисмас семьи. баяр болж ирсэн. И они в последнем поселке, там не было церкви, они говорят, давай ты проповедуй там. За тэгээд дараа чи хамгийн сүүлчийн тосгонд ирээд чи одоо сайн мэдээ яа гэж Я хэлсэн такой юм. в окне был. Би бөөн гар цогтой хүн. И мы пришли, я сказал, везде по 40-50, а тут целый зал людей был. За тэр дараа чи тосгонд ирсэн чинь зөндөө хүн зугларсан байсан юм. И мы везде проповедовали и уезжали. За тэгээд ер нь ингээд сайн мэдээ А я дэлгэрүүлсэн. тут Цаашаа проповедовал. яваад байсан. И человек 40 сразу покаялось. Тэгээ би ингээд сайн мэдээ тунхагласан чинь И я им говорю, хүлээж авсан. я в следующее воскресенье приеду. Тэгэхээр би Приходите өөрөө сюда. бүр урамшаад би бүтэн санд ирэн шүү та нар хүрээд ирээрэй гэсэн. И я приезжаю в следующее воскресенье. Они еще позвали людей. Тэгээ хэлснээрээ би бүтэн санд буцаад И ирсэн. там начинается пробуждение. Тэгээ тэг сэргэлт ирсэн юм. Знаете, я всегда сам уговаривал людей приходить в церковь. Тэгээ би өөрөө дандаа хүмүүсийг ятгадаг байсан. А здесь они сами приходили ко мне с утра. Тэгсэн чи харин энэ тосгод хүмүүс нь өөрсдөө бүр өглөөгөр Они манайд говорили, мы хүрээд коллектив детского садика, приходите, проповедуйте тэгээд нам. өөрсдөө үрж ирвүүш манай цэцэрлэгийн багш нарт очиод яриад өгөөч гэх. Другие мы из магазина, из Намин, универмага. За одоо нэг тэр дэлгүүрийн хүмүүс байгаамаа ирээд яриад Приходите к өгөөч. нам. Манайд ирж ярьж өгөөч гэж. Начальник милиции, там были русские, буряты, За буддисты. тэр цагдаагийнхан бас буряд Он собрал весь состав, политинформацию, что тэгээд происходит. нөгөө улс төрийнхаа цагаар цаг ажилтнуудаа И когда у нас была сайн мэдээ Пасха, яриулж исэн. помощник Далай-ламы из Тибета приехал туда. За тэгээд тэр тосгондоо үргэлжлүүлээд үйлчилсэн чинь Христос баяраар нь
Далай ламын Я туслах ирсэн прихожу, это было в гинэ. Доме культуры. За тэгээд нөгөө соёлын төвд клуб түрээд ирсэн чинь бөөн хүмүүс А байж там байна. машины милиции стоят, Ирсэн полиция. чинь цагдаагийн машинууд энд байж байна гинэ. С автоматами люди. Бүр ингээ автоматтай Я зогсчихсон. думаю, почему? У нас же Пасха должна быть. Ой чи юу вэ? Христмас баяр дахин амьстай баяр болох ёстой гэсэн чинь юу болж байна гэж бодсон юм. И стоит возле ворот с возле дверей. За хаалхны хажууд нэг автоматтай хүн зогсоод Я говорю, что тут происходит? юу болж байгаа юм бэ? Бид нар энд Он ажиллагаатай говорит, гэсэн. а вы кто? Та хин бэ гэд надаас Я говорю, асуусан. я пастор. Би одоо энэ пастор нь байгаа болсон Проходите, чинь. проходите. За та ороо гэсэн юм. Я прохожу, а там Я два вот так первых сейчас- ряда. Вот как концерт был у вас в Муруне. Та Вот мөрөнд нөгөө два хоёр первых концерт ряда. болж байсан ч тийм ээ. Лампы Яг сидят, тийм заалд бурятские, ингээд в одеждах. өөрийн лам нар эртний хоёр ирнэнд сууж исэн гинэ. Я думаю, может, они что-то попутали. Тэгээ би гайхсан үн манайхан чинь дээгүүр өнгөрөх баярыг хийхээс Я хойш у амьсны полицейского баяраа. спрашиваю, что они тут делают? Гэхдээ бид нар авцсан штэ энэ заалын чи эдгээр юу хийж байгаа юм бэ гэсэн Он юм. говорит, это помощник Далай-ламы проезжал Аа здесь. Далай ламын туслах нь ирээд энэгээр дайраад А гарч это байгаа маа. Агинский бурятский округ. Энэ агийн бүрээдийн И у них там бүрээд гора Алхана есть священная, куда тэр ариун ходят уул алхан поклоняться. гэдэг дээр н очиж залбирдаг ойлгон гэдэг байсан И тийм. он туда ехал, и он решил к вам приехать. Тэгээд тэр уулан дээр тэд нар нөгөө ийм юу хийж аваад танаа энэ баярт орох И гээд вот ороод ирсэн юм. представьте, какой большой человек, и там вся администрация собралась, там вся Тэгээд Далай полиция, ламын весь туслах поселок. хийж байгаа юм чи бурхны өдөртгүүд бас. Телевидение Оо приехало. бүр нөгөө телевизийн И они хийсэн. снимали, и мы проповедовали им Евангелие. За тэгээ бид нөгөө баяраа хийж дэдэг зураг мураг аваад тийм болсон юм. Вот это делает жизнь. Энэ чинь нөгөө амиас төрж гардаг юм аа. И потом один человек, он пришел к нам в церковь. Тэгээ дараа нь нэг хүн манай сүм төрж И ирээд знаете, там русские тоже, они в Датсаны ходят, вот к ламам. за тэгээд тэнд байдаг орсууд хүртэл тэр дацанд И он очсон. пришел к нам и говорит, я поехал в Датсан. За би сая дацантай очичод ирлээ гэсэн нэг И я, говорит, хочу, чтобы перестать водку пить. би одоо архинаас гармаар байх юм болохгүй байна гэсэн. А ему ламан говорит, знаешь, там вот есть поселок на Тэгээд Горе. тэр нэг нөгөө будын шашны лам дээр очиод архинаас гармаар байна яах вэ туслаа Там гэсэн. есть рыжий пастор, вот иди к нему. Йоо би амжихгүй чи тэнд шар толгойтой нөхөр байгаа тэрэн дээр очоо. Он тебе поможет. Тэгээд над руу явуулсан байсан. И он пришел. Тэгээ нэг хүн над дээр хурж ирээд Это Бог делает, когда мы наполнены жизнью. энэ чинь бурхан бид нар бурханаар дүүрэн байхад гэдэг ажил байна. Аминь. Гэдэг ажил. Аллилуйя. А теперь я вам расскажу о пробуждении, которое было в Китае. За одоо хятад сэргийлт болж исэн тухай ярья. И кто вчера был на уроке, Өчигдөр хичээл дээр байсан мы хүмүүс видео смотрели, и проповедник, он рассказывал один об этом. за Последний урок. за нэг хичээл өчигдрийн хичээл дээр яасан бэ? Тийм ээ бичлэг үзсэн юм байна. И давайте мы включим видео, За видео асаа первую фотографию. нэгдүгээр зургийг харъя, эхний зургийг. И знаете, это Китай. Энэ хятад болсон хятадын зургнууд юм. И пока будет искать, да, вот пускай пока я скажу, когда перелистывать. За тэгээд эргүүлээрээ гэхээр хэлнэ тэгээд байлгаж байгаарай гэж. А на весь экран, ну пускай щелкнет это. Ахиж өргөж өргөн гаргаж болох. Ахаа хоёр дахин дарчих гинэ. Тэгэхээр өргөд Ну, вот хэлсэн чтобы это байна. пропало, на 2 раза пускай. Хоёр удаа дор энэс илүү том болохгүй нэ. Пошигээ получается. Не, вот так вот. Видно говорит, видно Не, говорит. видно, но просто чтобы это не было, вот так надо. О. Не. Ну хорошо, но За, назад сделаем. За яг чи өөрийнхөө төрөөнийхөө ярихгүй бол. Я вам скажу предысторию. За оршлын Пока слушайте меня. оршлын нэг яа гэдэг. Значит, в 99 году мы взяли группу, я в 98 году начал служить в Китае. За 98 оноос хятад үйлчилж эхэлсэн гэсэн тийм ээ. А в 99 году 99 он
мы привезли уже там, наверное, 3-ю или 4-ю группу китайцев в За Россию. Хятадаас ингээд баг авчраад Оросд энэ сургуулаа явуулж ирсэн гэнэ. И мы проводили для них школу Христа. За тэгээ баг 3 дахь ингээд бүлэг хүмүүс авч ирчээд Там был байсан. один пастор учился, Тэгэхээр тэнд Хятад нэг пастор сурсан гинэ. а он не принимал крещение Духом Святым. Тэр болохоор ариун сүнсний баптизм хүртээгүй. А я верю, что без Духа Святого Иисус сказал, вам никуда не надо двигаться, пока вы не получите За силу. тэгээ Есүс хэлсэн шүү дээ тийм ээ. Та нар хүчийг автлаа энтэй үлдээ гэж хэлсэн шүү И дээ. вот он отучился, Тэгээд тэр сургуулаа а дуусгасан. я поехал в Китай. Тэгээд би Хятад руу явсан. И я в Китае там учился, когда он позвал меня в свой городок. Тэгээд Хятад байж исэн чи нөгөө пастор чинь намайг хот руугаа урьсан гэнэ. Ну, в Өөр Китае, хот. знаете, маленький город. Чинь тийм И байна. он пригласил, чтобы я провел там школу. За та манай тэр чинь нөгөө энэ сургуулаа явуулж өгөөч Это гэсэн. был 2000 год. А 2000 онд нь тийм Я болж прошел байгаа. школу, Тэгээд би тэнд сургуулаа явуулсан. Тэгээд тэнцэнээсээ явсан. и через 8 лет служил там в Китае. Через 8 лет на одной конференции Тэгээд ко мне 8 китаец жилийн турш подходит. Хятадд ингээ үйлчилж ирсэн чинь Он удивленно нэг говорит, хүн хурж ирсэн гэнэ. вот, вы видите это, ты помнишь меня? Тэгээд нэг конференц дээр байж исэн чинь нэг хүн хурж ирээд та намайг санаж гэнэ үү гэсэн юм. Я говорю, не помню. Үгүй санахгүй байх гэсэн чинь. Я вот тогда, 8 лет назад учился. 8 жилийн өмнө яхаа би нэг очиж сурч ирсэн штэ гэсэн юм. Он говорит, я сейчас на севере Китая, туда никто не приезжает, миссионер. Одоо би Хятадын хойд зүгээс ирсээ тэнд үйлчилж байгаа. Тэнд ер нь хүмүүс очихгүй байна гэсэн гинэ. Приедьте к нам. Та манайд ирээч гэсэн юм. А вы знаете, приоритет моего служения это ехать туда, куда никто Тэгээ не миний едет. үйлчлэлийн одоо үйлчлэлтэй хамгийн чухалчилдаг зүйл маань хүмүүс очидгүй тэр аслагдсан газар хүрэхийг хүсдэг. И я поехал, и мы решили, мы приехали туда. Тэгээ бид нар шийдвэр гаргаад тийшээ явсан. И он вечером приходит еще с несколькими пасторами. в Тэгээ гостиницу. орой цуглааны дуусаад хэд хэдэн пастор дагуулад И ирсэн. он рассказывает, когда мы учились в школе Христа, За бид нар энэ Христийн сургууль сурч байхад вот тот пастор, что был в России, нөгөө Оросд байсан пастор он говорит, все, что они учат, все хорошо. тэдний заа сургадаг юмнууд нь бүгдээрээ зөв сайхан юм байд юм аа. Но вы только не принимайте крещение Духом Харин Святым. тэр нэг ариун сүнсний баптизм гэж яриад байгааг нь хүлээж битгий аваарай гэсэн юм. А мне говорит, что-то не хватает. Тэгсэн чи тэр тусмаа надад бүр ямар нэг юм И я дутагдаад понимаю, байсан мне юм. надо сила Духа Святого. Надад ариун сүнсний хүч хэрэгтэй байна гэж ярьсан юм. И он говорит, помолитесь за меня. Миний төлөө залбирч өгөөч И гэсэн. те два пастора говорят, за нас тоже. Нөгөө цуг ирсэн пасторууд нь бас хамт залбирч И мы өгөөч гэсэн. помолимся, они исполняются Духом Святым. Тэгээ бид нар залбирсан тэднэр баптизм хүртсэн. И на следующий день вот здесь там больше Перед 100 дараачийн человек өдөр- собираются. Энд одоо нэг 100 гаруй хүн цуглуулсан гинэ И нөгөө. вот следующую фотографию покажу. Дараачийн зургийг үзүүлдэ. Вот видите, это у них тоже вот так вот, вот эта вот труба находится, видите, вверху идет. За тэр дээгүүр явж байгаа нэг хоол байна тийм ээ. Это буржуйка стоит, За как тэр у вас нэг в миний Юсах. шиг нэг 150-д галардаг. отапливается. Явах юм байна. И знаете, вверху там мороз был где-то 30 градусов больше, и вверху жарко, дышать нечем. За тэгээд нэг 30 орчим градусын хүйтэн байхад А ноги мерзнут. дээгүүрээ ингээ халчаад И доогоороо хочется хөл перевернуться на руку дараад встать, чтобы байсан. ноги погреть. Тэгээд бараг л ингээд хөлөө дудаацуулах гээд толгоогоо уруу харуулчмаар санагдмаар. И они говорят, мы тоже хотим получить крещение Духа. Тэгээ эдгээр хэлсэн нэ бас бид нар ариун сүнсний баптизм хүртмээр байна гэдэг. Мы молимся за них. За бид нар тэдний төлөө Они залбирсан. получают. Тэгээд ариун сүнсийг авсан. И рядом другие церкви начинают тоже Тэгээд нөгөө өөр приглашать нас. сүмүүд сонсоод биднийг урьж эхэлсэн. Давайте следующую За фотографию. дараачийн зураг. И вот это, знаете, вот это историческое собрание, только одна фотография За была. нэг л зураг үлдсэн уулны нэг түүхэн зураг юм байгаа маа гэнэ. Здесь из подпольных церквей 700 человек, это такого никогда не было, они собрались. Урд нь хизээж тэгж байгаагүй 700 хүн цугласан Потому цуглаа. что было движение Духа Святого. Ариун сүнсний хөдөлгөөн Они болж ирсэн арендовали учраас большой ресторан. тэр том ресторан
түрээсэлж аваад И они туда набились люди. тэгээ бүр ингэ чивчсэн гинэ хүмүүс. И я там проповедовал о Духе Святом. Тэгээ би ариун сүнсний тухай заасан. И китайцы рассказывают, неверующие люди приходили туда. Тэгээ итгэдэггүй хүмүүс хүртэл ирж ирсэн. И я не думаю, чтобы они понимали, о чем я говорил. Тэгээ миний ярьж байгаа зүйлийг тэд нар одоо ойлгож байгаа үгүй би мэдээгүй. Но они оставались и сидели, плакали там. Тэгээ тэд нар суугаад уйлаад байсан юм. И там потому что Дух Святой действовал. За тэнд ариун сүнс ажиллаж байсан. И потом, когда служение закончилось, Тэгээ цуглаан дуусаад к нам пришла полиция. байж цагдаагийнх ирсэн. Ну и нам нельзя было там проповедовать. Китайца, который сопровождал нас, его побили, нас сопровождали. За тэгээд гадны хүмүүс бол тэнд номлож болохгүй И байсан. следующую фотографию За показали. дараачих нь тэгээд И вот они отвезли нас далеко в поля. за тэгээд бид нарыг нөгөө бүр хээр хөдөө талбай дээр авчиж И мы там проповедовали. конференц явуулж ирсэн гинэ. А людей туда привозили на машинах. За тэгээ хүмүүсийн болохоор машинаар зөөж тэр И хээр мы авчиж молились ирсэн. за них. Тэгээд бид нар түүний Я думаю, надо за них молиться за крещение Духом За Святым. ариун сүнсний живлтийн төлөө залбирах хэрэгтэй гэж бодож ирсэн. И когда мы вот здесь молились за крещение, я говорю, поднимите руку. За тэгээд залбираа гараа өргөөрөө гэлтгсэн. И они подняли руки. Бид нар гараа И одна өргөсөн. женщина закричала. Тэгсэн чи нэг эмэгтэй амар чанга орилсон гинэ. Оказывается, у нее с детства не поднималась рука. Тэгсэн чи хизээч ингээ гараа дээш нь А я когда сказал, поднимите руки, она подняла. И она испугалась, что у нее өөр ирэхгүй гараа өргөсөн айгаад И бахилсан они байсан. начинали получать крещение Духом Тэгээ Святым. ариун сүнсний баптизмыг И давайте мэдэж следующую ирсэн. Дараачих фотографию. зураг. И это уже в другом месте, там 300 лидеров собрались. За энэ 300 удирдах жахлагч нар цугтарчаад И следующую фотографию. дараагийн зураг. И мы молимся за них вот здесь, за крещение Духом За Святым. энд бас ариун сүнсний баптизмын төлөө залбирч У байгаа. них не было учения о пожертвованиях. Өргөлийн тухай сургаал урд нь сонсож байгаагүй Полумертвой байсан. церкви. Хагас одоо тийм Но өхөөс туда пришла жизнь. Тэнд амь ирж ирсэн юм аа. Мы каждую неделю, были плохие условия, это в деревне, это внутри так красиво, а снаружи Энд это как дотор их сарай. гоё харагдаж байгаа боловч гадна талдаа яг зүгээр нэг сараа айтай И сар мы шиг приезжали ийм туда, байдаг гинэ. и один раз в неделю мы проповедовали там. За тэгээ бид нар 7 хоног Целую болгоо неделю. одоо заад сургадаг байсан. А потом уезжали, и потом опять на неделю приезжали. Тэгээд Школу ирээд Христа. яваад ямар ч гэсэн ингэж номлол И там хийжсэн с байна. округи, там все начали нас приглашать. За тэгээд эргэн тойрных нь одоо сунд одоо тосготоос хүмүүс И ирж когда я ирсэн. встретил в прошлом году, я позвал пастора, но за ним следили, он не мог приехать. За Приехала тэгээ его энэ жена. үеэр тэр хамт үйлчилжсэн пастор тэр өнгөрсөн жил очиод уулзъя гэсэн чинь нөгөө байршил тодруулагч тавьчаад ирч чадаагүй гэнэ. Я Эхнэр говорю, гэж как у уулзсан. вас сейчас дела? Тэгээ одоо та нар ямар хөө байна гэж Они в эхнэрээс нь деревне асуусан. проповедовали. Тэгээ эхнэртэй нь уулзсан. Они говорят, у нас сейчас есть несколько библейских школ. За одоо бид нар хэд хэдэн библийн У нас сургуультай болсон. много церквей. Олон сүмүүдтэй болсон. Потому что жизнь пришла. Яг тэгвэл амь ирсэн учраас И бид вот нар өсөж следующие байна гэсэн байна. фотографии. Дараагийн зураг. И вот видите, вот эта фотография, это молодежь, они в окна смотрят. Тэгээ багтахгүй бүр залуучууд нь гаднаа цонхоор хараад зогссон. Почему? Потому что в здании полно места, у них нет места, и они в окна стоят. Байшин дотор бүр живчсэн багтахгүй Потому что китайцы везде, они на сцене, везде там и Тэгээ везде бүр энэ всё энэ место. дээгүүр нэгэ суудсан гинэ. Движение Бога. Бурхны хөдөлгөөн И болж вот байсан. следующая фотография. Дараагийн зураг. И здесь видите еще другое служение. Энэ бас Тоже ахаад много өөр было. цуглаан болж байгаа. Другая церковь. И следующая. Дараагийн зураг. За И здесь ингэж вот мы явж байсан. молимся за них. За Тоже тэдний движение. төлөө залбирч байна. И следующую давайте. Дараагийн зураг. Еще видите. За ингэж цуглаанууд болоод байна. Янз Еще бүрийн следующую. янз бүрийн газруудад болж байгаа цуглаа. Цааш нь.
И здесь вот мы еще служение, видите. За, Тоже и- труба такая-то, За видите. бас ингэж нөгөө тэр шугам явж байна тийм Дальше ээ. Ядан давайте. цааш нь Вот видите, здесь люди выходят на молитву вперед. за урагшаа гимшдийн залбиралд гарч ирж байгаа дараагийн зураг. А здесь вот видите, люди сидят, холодно, они в пуховиках сидят. Тэгээ на одоо улице. бүр хүүрдэн болцсон багтахгүй гадаа хүүрдэхтэй өдөн хүүрдэхтэй сууж С байгаа. утра до вечера проходит служение. Өглөөнөөс орой болтол ингэж цуглаа үргэлжлэдэг байсан. Видите, в пуховиках холодно. Тэгээ хүүрдэн тэр өдөн хүүрдэхтэй сууж байгаа. Потому что они вовнутрь здания не умещаются. Тэр байшин дотроо багтахгүй учраас гадаа нь сууж Я байгаа. думаю, на следующий день они не придут. Оо би ийм үт юм чи маргааш нэрэхгүй байхдаа гэж А боддог посмотрите байсан. следующую Тэгээ фотографию. дараачих нь харагдаа. Еще больше Тэгсэн чи пришло. бүр олон болж ирээ суудсан байна. Потому что Бог действует. Яагаад гэвэл бурхан ажиллаж байгаа Следующую учраас. За фотографию. дараагийн зураг, И видите, следующую. дараагийн зураг. Мы уже, вот люди вперед выбегают. За там, тэгээд а, урагшаа гүйж они, гарч чтобы ирээд за них гимшээ, молились. залбируулаад залбираад дараагийн зураг. И это другое служение. Здесь нас ждали 4 часа, пока мы приедем. За, Они тэгээд были бидний голодны. одоо И Бог хүлээгээд там делал Бүр чудеса. 4 цаг бидний хүлээж гисэн байжсэн юм хүмүүс. Следующая фотография. Дараагийн зураг. Вот видите, сколько народа там. Тэгээ одоо бүр ингэж чивчсэн байж байна. Дальше на Цааш нь. фотографию. Цааш нь. Еще. Вот здесь вот на этой фотографии я когда молился, вот следующую покажите. За дараагийн зургийг үзүүлээ. Мне такое сострадание пришло, мне стало жалко таких Тэгээ больных. Я энэ чувствовал хүмүүсийг сердце хараад Бога по Би отношению к ним. өрөвдөөд өвчтөн хүмүүсийн төлөө залбирхаа Там шийдсэн начали зураг происходить байгаа. большие исцеления. Тэгээ эдгэрлүүд болж исэн цуглаанууд дээр. И следующую покажите Дараагийн зураг. фотографию. А вот здесь это там другой случай, там полиция нас арестовала. За энд одоо яг ингэж 28 хэлсэн китайцев. чинь 28 хятад бид нар байсан баригдаад явсан байгаа цагтаа. Это долго Дараагийн рассказывал зураг про ярихад это. зүчнээ юм болно. И потом Бог открывает вот в горы Лису. За тэгээд Лису гэдэг уулын хүмүүс Видите, байгаа. там Энэ ущелья, дома, вот там. тэгээд энэ Они ангал тайно в горах живут. англууд яг энэ бүр уулан дээр амьдардаг энэ хүмүүс. Наши русские там церковь на юге Китая. За хятадын өмнө зүгт манай Оросууд тэнцүм байгуулсан байсан. И у них дома, у них же там электричества нет. У Энд них чинь костры цахилгаан гэж как в байхгүй. домах. Байшинд нэгэ түүдэг асаад И гивэ. зимой бывает там холодно, минус температура. Өвөл нь айгүй үүдэг гэртээ Это гэж хагас юм. 4000 над уровнем моря. За далайн төвшнөөс 4000 А днем может быть плюс 25. өдөр нь гэхэд хасах 25. И они делают костер, возле костра вечером нагреваются, Тэгээ орой нь болохоор түүдгээ асаагаад тэрнийхээ хажууд а дулаад потом они под одеяло и всю ночь тэгээд спят. бошихоо хүнжилтээ орж байгаа унтдаг байсан гин. Потому Хүнддэг что, юм. знаете, не одеяло греет нас, а мы греем одеяло, чтобы тепло не уходило. Тэгээд нөгөө хүнжил нь бидний дулаацуулдаг биш. Бид нар хүнжлээ дулаацуулдаг байсан гинэ. И мои друзья послали им одеяло. Тэгээ найзууд маань энийг сонсоод тийш нь маш их хүнжил илгээсэн. А они позвали нас, чтобы познакомиться. За тэгээ бид нарыг танилцъя И гэдэг мы дуудсан думаем, байна. только с лидерами встретимся. За тэгээд тэр энэ уулын нөгөө хүмүүс урахаар нь очиод удирдлагчтай нь 400 уулзах человек байсан чинь спустилось. өө тэгсэн чи тэр уулнаас бүр 400-аад хүн бууж ирсэн гинэ. И они, там магазинов рядом нет. Вот следующую фотографию. Тэгээд дэлгүүр байхгүй дараагийн зургийг харъя. Видите, вот это вот там вот стоит, это рисоварка За такая. тэр байгаа юм нь болохоор нөгөө будаа агшаач байхгүй юу? Это шлакоблоки. За тэрэн дээр нөгөө нэг будаагаа агшаадаг. И они пленкой туда постелили. За тэгээд тэнд нөгөө нэг гялгор ингээд цаас тавиад. Видите, полную риса насыпали. За тэгээд дүүрэн будаа тэнд Ну, хийцэн байгаа. он еще там где-то до половины, но он разбух и стала полная. Это на 400 За человек. тэгээ бүр будаа агшаад ингээд хөөрцөн байж. И вот следующую 400 хүн фотографию. хааллах будаа. Дараагийн зураг. Видите, костер такой, бочка с За водой, ингээд и туда труба. торхтой ус гал төрчихсөн. Тэгээд тэнд ингээд хоолой явж байгаа тийм ээ. И для 400 человек, потому что им нужно в обед покушать, им долго, далеко идти. За тэгээ нөгөө 400 хүний чинь хоолдохгүй бол бид нар ч ахаад уул руугаа явж хөргээд Они говорят, 4 часа проповедуйте. тэгээд тэд нар бүр 4 цаг та номдоо 4-5 цаг Со мной было номдоо. 2 брата,
Тэгээд нэг хоёр ах надад цуг явсан гэв. Один вышел и просто сказал, Бог Тэгээд любит цуг вас. явсан нэг ах нь гарч ирсэн ээ. Бурхан та нарт хайртай гэсэн. И сел. Тэгээд суучихсан гэв. И второй тоже вышел Хоёр дахь ах гарч ирээд и сел. бас тэр жилээр И суучихсан. мне надо было 3,5 часа Тэгээд проходить. би одоо 3 цаг хагас номлох хэрэгтэй болсон. А я не готовился. Би бэлдээгүй очсон. На китайском языке. Тэгээд хятад хэлтэй. Я начал что-то говорить о вере. За ямар ч нэг юм итгэлийн тухай ярьж эхэлсэн. Но тут Дух Святой говорит, молись за их Хариуцс исцеление. надад тэдэнд залбирч өгөө. Эдгэрлийн төлөө залбир гэж Я хэлсэн. переводчику говорю, спроси у пасторов, можно я Тэгээд би за их авчуудагчаас исцеление асууя. помолюсь? Пасторудаас нь асуугаад өгөөч залбирч болох уу гэв. Он спросил, они говорят, можно, но только руки. За не болно разлагай». болно. Гэхдээ та бидний гар тавиарай гэсэн юм. И я начал молиться за их исцеление. Тэгээд тэдний эдгэрлийн төлөө би залбирч эхэлсэн. И мы первый раз там были. Анх удаа тэнд очиж байгаа И шүү дээ. вдруг люди начали вскакивать, они начали Тэгээд говорить, что хүмүүс Бог ингэж меня босч ирээд исцелил. эдгэр лавлаа И гэжсэн. эти все пастора удивлены, они знали, что мы Нөгөө первый раз были. пасторууд нь бүр гайхажсэн юм. И потом они говорят, приезжайте к нам еще, давайте Тэгээд что-то дахиад делать. ирж байгаараа та нөгөө сургуулаа явуулж өгөөч гэсэн юм. И вот следующую фотографию. Дараагийн зураг дээр нь И мы приехали в школу. И я сейчас покажу за вам тэгээд би видео. сургуулаа явуулахаар ирсэн гинэ. И давайте мы сейчас видео посмотрим. За нэг бичлэг үзье бүгдээрээ. Это уже я одну школу провел, и потом другую мы в горах прошли. За тэгээд тэр уулан дээр хоёр дахь сургуулаа явуулах гэж И байгаа. вот переводчица Нара, она переведет, что, о чем там говорится. За энд юун тухай ярьж байгааг Вы чуть-чуть звук потише сделайте. За Там, знаете, лицо мое заштриховано, за миний царайг имя изменено. миний царайг нуугаар нэрийг маань өөрчилсөн По байна. профилю узнаете. За та нар намайг нөгөө юугаар маань таньдаг. Потому что это же в Китае было так. Тэгээ хятад байсан учраас энэ бичлэгийг маань царайг дагталсан байгаа юм. Звук маленький нужно сделать. Или За вы вообще выключите? бичлэгний дуугийн жоох аярхан болгоод өгөх юм уу гинэ. Знаете, ну, давайте включим, посмотрим. За бичлэг үзье бүгдээрээ. Да, это. За мөн гинэ. Это слава Иисусу, песня китайская. За хятад дуу явж байна. My name is Sergei Zinchuk, За and I work with the School of Christ in difficult places За around the би world. болохоор A short time ago, the door opened for me to minister in a remote village on the Burma Chinese border. за I traveled хятад одоо 16 ингэж hours by тасгалтад bus to a small үйлчилгээ. town. Here, I За transferred энэ to a болохоор truck, уулын which would take одоо me the ихэвчлэн 45 үйлчлэлээр явж miles байна. of a rough road in a Микрофон remote найз. village. The road was so За terrible тэгээд that зам it нь took үнэхээр over 7 айштай. hours to drive that Муу 45 замтай. miles. We finally reached this remote village. Тэгээ ямар ч Over half гэсэн the people тасгалтаа came out to see хүрчээ. me, as I was the first white missionary to come since the За энэ 1920s. ууланд хүмүүс төр анхны цагаан айстай. There was no одоо electricity, сайн and мэдээ people тарааж make a living by хийжсэн cutting wood for the Chinese to use in construction. The trucks come in loaded with food, За and тэгээд leave loaded with wood. хүнсний юм ачаа явж байгаа As юм we байна. are in the foothills of the Himalayas, but the people don't even have good shoes. За тэгээ There's гутад no running байхгүй. water, and so the people rarely bathe, especially in winter. За та нар багуулсан арга ямар нэг нөхцөл байдлыг нь харж Here, байна. you see the room they provided for За ийм myself and my нөхцөлд translator. амьдраад сайн During мэдээ our 2 гараад weeks here, ирсэн. we never showered. Тэгээ ерөөсөө айгүй хүүтэн усраад баг In fact, усан they never asked us тогтохгүй. about showering. Children all over the world are the same. Дэлхийд дээр хүүхдүүд бүгдээрээ ажиллах шүү дээ. They make their own toys. Тэгээ өөрсдөө ингэ тогтоо байхгүй I тогтоо met 3 Christian Chinese sisters who had heard about this village a few years before. За God энэ touched гурван their итгэж hearts to охинтой this people. танилцсан юм байна. So after they finished university, Тэгээд they тэр moved here to teach the people the сургуулиуд Chinese дуусгаад language. хятад хэл They've зааж been байгаа here гинэ for 2 years so far. энэ with энэ no уунд salary амьдарч хүмүүсээс and no самарч financial хүмүүс support. юм байна л да. The local people have given them a place to live and provide them with food. They are truly tent makers. When I arrived, I discovered that there were a number of churches scattered throughout this mountainous region. But even though the people had heard about a God and His Son Jesus who had come to save За them, тэгээд энэ most бурхан had never heard about being born again. за өөрт Most нь of the эзэж pastors had сонсож never байгаагүй received any formal гэж. training. And
And so the school of Christ was brought to these dear people. За All энэ pastors ичгэж from хүмүүстэй the churches нөхөрлөж were байж. in attendance. They came from many villages, and some even walked up to 4 days to reach the school. We За had so тэгээ many сургуультай pastors, ирэхэд тул and the бид translation 4 went хоног out in 3 уур languages, дээгүүр одоо бууж Chinese, авирч ирсэн юм. Lisu, and Burmese. The people from the village were also welcome to attend, and so we had men and women, young and old, attend the meetings. From the first day, the Holy Ghost began to move amongst the people. There is no medical facility here, За тэгээ тэнд эмнэлэг гэтэр гэж and байдаггүй. so there are many sick people. I laid my hands on them and began to pray. Тэгээ өвчтэй хүмүүс Never маш их before had байдаг. any of them seen a white Тэгээ missionary. бидний төлөө It was залбирч only байна. their grandparents who had told them stories. Therefore, their faith was very strong and many received healing. We had an incredible move of God. The people had never felt the presence of the Lord in such a way. 100 The жилийн Holy өмнө нэг Ghost was moving ийм mightily. сайн мэдээ тарах иржсэн гэж нэг өвөө ярьжсэн. Ийм сайн мэдээ тараач урд нь хараагүй байсан. А нэг удаа ингээ ариун сүнс маш хүчтэй ажилласан. Тэгтэл нэг эмэгтэй үрж ирээд нэг хүн үрж ирээд нэг эмэгтэй тэд насварж байна гэсэн. Тэгээд нааша бидэнд хэлж авч яд нөгөө эмэгтэй насварсан. Тэгээд бид нар тэр эмэгтэй төлөө залбирсан бурхан амьдсан. Тэгээд тэр эмэгтэй өөр дээрээс төрсөн байгаа. Христийг хүлээж I was авсан. then told about a demon В этой possessed man деревне there in the было village. одержимый За Very бид violent. энэ тас There дээр were many people бүр in the чөтгөр past. эзлэгдсэн нэг залуу хүмүүсийг бүр зовоогод байсан. Они забили его в Тэгээд нөгөө ящик, цагдаа модоо энэ тосгод байхгүй учраас потому что он би набросился модон на хайрцаг людей, бил хийгээ их. чоожлцсан юм. Тэгээд тэр хүмүүсийг өөрөө И когда дайраад приехала, они говорят, давайте помолимся. тэгээд намайг оцсон чинь алив залбирья гэсэн гинэ. Изгони из него беса. Тэгээд энэ хүний одоо чөтгөрөөс чөлөөж Я өгч если залбирч өгч гэсэн вы не гинэ. могли знать 4 Тэгээд месяца, би почему я могу? та нар 4 сар залбирч Давайте мы чадахгүй будем байгаа бол учиться, вот дух би яаж чадах поднимется. юм бэ? И мы вместе Харин выгоним бүгдээрээ беса. одоо залбирцгаая, И на мацаг барья седьмой день гэсэн. они пришли. Тэгээ энэ тэнд ороо болохоор дуусанд одоо тэд нар И мы залбирч молились, байгаа и сэмээр парень сонсож получил байсан. освобождение. Тэгээд бид нар 7 хоногийн төлөө Это не залбираад тогда он эту фотографию Ийм последний заахад день я сфотографировал. чөлөөдөгцсөн гинэ. Снял Энэ бол видео. энэ яг хайрцагнаас нь Потому что гаргасны он дараа был грязный, весь в шаг. хайрцагнаас гаргасны дараа Видите, там была тарих дырка толгой для пищи и дырка для тэр туалета. нэг жижиг нөхөр хоол өгдөг. И мне Доогуур самому не ялгцсан верилось, что такое авсан. может быть. Тэгээд тэр залууг 7 хоногийн дараа угааж арчиж И вот цэвэрлсний сейчас дараа мы ингэж молимся зогсож за байгаа. крещение Духом Тэгээд тэр Святым. тийм болсон юм би ч өөрөө ч итгэж И ядчихсан. многие люди спрашивают Я меня, ору почему ты со едешь в такие Баптизмыг далекие залбирч места? байна. Тэгээ хүмүүс надаас асуудаг чи яах гэж ийм газараар явж Я идэх говорю, вэ? потому что там люди нуждаются в Иисусе Тэгээ би Христе. хэлдэг байгаа. Хүмүүст эзэн хэрэгтэй байгаа Жизнь учраас одна, и ее нужно би прожить ингэж красиво. явдаг юм аа. Тэгээ миний нэг хэлдэг үг байдаг. А прожить Амтэр красиво, бол это значит прожить Ганцхан. красиво. Ингэж ганцхан амьдрахдаг гоё амьдрах хэрэгтэй. И для Гоё меня- амьдрах гэдэг нь бол Христийн төлөөх амьдрал юм аа. Для меня самого это было как в сказке. Энэ ингэж явж байсан маань миний өөрт маань үлгэр мэт байдаг. Потому что, представьте, воскресная женщина. Тэгээд өгсөн Я эмэгтэй никогда не амьд видел байна. воскресения из Би мертвых. хизээж өгсөн хүн амьд яхих урд нь хараагүй. А парень, мне казалось, думаю, может они специально сбили этот ящик, посадили. Тэгээд тэг зориуд одоо миний янзын үзэд энэ хайрцаг энэ залуу хатцсан болов гэж Вечером нас гайхчихсан. зовут это молиться за больного, он лежит. За тэгээд орон нэг өвчтөе хүний төлөө залбирч гэж На гуйсан. следующий день переводчица говорит, вон он сидит, говорит, смотри. Тэгээд тэр өвчтөе хүний төлөө залбирч исэн чи орчуулдаг. Өөдөө хараа өчтөрийн нөгөө залбирч исэн хүн чи энэ байж У гэж пастора хэлсэн. спрашиваю, это он? Тэгсэн хой нэрээ Он сууц. говорит, да, это Пастраас нь тэр муу юм өгсөн мөнөө гэж хэлжсэн. он. Просто в простоте и множество чудес. Зүгээр бид нар энгийнээр эзэн Они дотор байгаа. тоже, у них не было пожертвований. Эзэн гайхамшигыг Я үздэг юм байна. проповедовал им о пожертвованиях, о Бас десятине. өргөдлийн тухай ерөөсөө сургаал дамжуулж Вы знаете, они, байгаа. казалось, откуда-то приносили деньги покомканные, где-то в земле хранили или в деревьях. Тэгээд тэд нар өргөл өргөө мэдэхгүй мөнгө газар юм уу хаана ихтэй И нууцгаад там байсан. началось движение такое. Харин тэд ийм ариун сүнсний хөдөлгөөн эхэлсэн юм. Седьмой день школы. Тэгээд Христийн сургуулийн 7 дахь өдөр болсон. Потому что вначале они были духовно мертвые. Эхлээд тэд нар ийм сүнсний хувьд
хүлээсний Мы өгөх начали байсан. школу, а они, казалось, не понимают, о чем мы учим. Тэгээ эхний үедээ тэд нар зааж байгаа зүйлийг После ойлгохгүй 3 байсан. дней они там в горах начали молиться. Энд тентгүүд ороо ингэж чимээ сонсогдоод юу болж байгаа юм бэ гэдээ асуудаг. И потом я спрашиваю, о чем они молятся? Одоо юу залбираад байгаа юм болоо тэд нар Они асуусан. раскаиваются в грехах. Гэм нүглээ удааж намжиж байна. Тийм ээ. Они убрали Гэмшиж байна. препятствия, и река в жизни Тэгээд потекла. тэдний амийн урсгал саадуулж исэн зүйлүүдээс ингэж салж исэн. И это не только там. Энэ тэнд дөнгөж зөвхөн тэнд болсон юм шээ. Сейчас у нас в тюрьмах Камбоджи пробуждение. Одоо өнөөдөр Камбожид сэргэлт болж байна. Вы знаете, Шоронгуудад сэргэлт болж я байна. рассказывал вам, что я принял Иисуса в 20, вот на школе Христа рассказывал, что в 21 год Иисус За Христос манай третий раз оюутнууд был в сонссон тюрьме. байгаа тийм ээ. Би шоронд байхдаа 3 тудаага шоронд ороод байхдаа Христийг хүлээж В авсан одну гэж. ночь я родился свыше. Нэг шөнийн дотор би гэрээс төрсөн юм И аа. там в тюрьме я начал один жить святой жизнью. Тэгээд сүм шоронд байхдаа би яг эзний ариу амьдралаар Я не амьдарч имел байсан. связи с верующими. Өөр гадны итгэгч хүмүүстэй холбоогүй ганцаараа тэнд байсан. И когда я освободился, я пошел к верующим, они только Тэгээд би узнали, что я шоронгоос покаялся. суллагдаад тэр итгэгч хүмүүсийг орж очсон. Это я вам коротко рассказал. Но я рассказывал одному офицеру там в Камбодже. За энэ тухайгаа би өөрийнхөө гэрчлэлийг Камбожийн нэг шоронгийн дарагт И ярьсан. его это очень сильно коснулось. Тэгээ энэ тэр хүний зүрх сэтгэлийг маш их И хөдөлсөн. он говорит, нужно провести собрание в тюрьме. Энэ шоронд эний үйлчлэлийг явуулмаар байна Может гэсэн. быть, это коснется людей. Магадгүй одоо энэ хоригдлуудын зүрх сэтгэлд хүрч И магадгүй давайте гэсэн. покажем фотографии. За одоо Камбожийн шоронгуудад болж байгаа үйлчлэлийг харъя бүгдээрээ. И вот это первое служение, которое он организовал. За тэгээд тэр шоронгийн даргын одоо зохион байгуулсан анхны үйлчлэл нөгөө зургнуудын үзүүлэх гинэ. И там вот эта тюрьма направление, следующую фотографию. За энэ шоронгийн одоо замыг заасан байна тийм ээ. За цааш нь. Видите, там написано по-английски «Добро пожаловать». За шоронгийн хаалган дээр энэ тавтай Ну, морих не бичсэн думайте, байж. что легко туда попасть. Гэхдээ тийш орох бол тийм амар биш шүү. Но Бог открыл двери. Следующую. Гэхдээ давайте. бурхан үүд хаалгыг нээсэн. Цааш нь явъя. И видите, возле стены они собрались, За энэ там ханы человек 30. 30 орчим хүн цуглуулад сайн И все мэдээ эти ярьж байна. охранники, они слушали, За как я хойгууд проповедую. ханхаалтын зогсоо сонсож байна. И потом следующую Дараагийн фотографию. зүйлийг харъя. И уже на следующий раз они еще больше За собрались. дараагийн өдрүүдэд нь ариун олон хүн ирсэн байна. И вот этот вот офицер, которого я говорил, который коснулось мое свидетельство. За тэгээ энэ нөгөө нэг миний яриад байгаа шоронгийн И он дарга. говорит, он посмотрел, как они принимают Христа. Он Тэгээ говорит, өөрөө надо тийм больше зогсоогоо людей сонсоод собрать. И следующая хоригдлууд хэрхэн фотография. хүлээж авч байгааг хараад улам илүү хоригдлуудад сайн мэдээ хүргэж цуглуулсан гинэ. Цааш нь. И вот здесь уже 200 человек собралось. За энд нэг 200 хүн цугласан. И они, видите, на полу сидят. Тэгээ шалан дээр сууж Следующую байгаа. фотографию. Цааш нь. Вот, а там слева женщины За зүүн сидят. талд нь эмэгтэйчүүд нь сууж байгаа. Следующую Дараагийн фотографию. зураг. Видите, какие молодые девушки. Сайхан залуух охтууд байна тийм ээ. И следующую фотографию. Дараагийн зураг. Я призвал к покаянию. Видите, За сколько гэмшил подняли дуудсан чи руки. одоо бүгдээр гараа өргөж байгааг харлаа. Следующую. Дараагийн зураг. И мы потом, и мне надо было ехать в Мьянму, и этот начальник говорит, приезжай в следующий За раз. тэгээд би Камбожоос Мьянмар руу явах гэсэн чи дараа дахин үрж ирээрэй Надо гэсэн. всей тюрьме проповедовать. Бүх шоронгуудад ингэ И сайн вот мэдээ я хүргэх приехал в байсан. следующий раз. Тэгээд би дараагийн удаад И ирчээд он еще байгаа юм. 200 человек. Тэгээ ахаад 200 гаруй хүн зүглүүлсэн. И дальше пока фотография. Видите, тоже люди, еще больше там девушек собралось. За тэгээд охтууд нь олон байна И тийм. следующую. Дараагийн зураг. Видите, мы им даем лапшу. Вот За здесь. энэ нөгөө гоймон өгчөд идэв. Следующую фотографию. Дараагийн зураг. Видите, вот это в тот раз мы давали по 5 пакетиков лапши каждому человеку. За хүн бүр 5 гоймон өгсөн гинэ. И вот давайте просто листайте За тэгээд фотографии. цааш нь явуулаад.
Видите, возле стены явуулаа. За хааны дэргэд ингээд еще там служение. за тэгээд ингээд явж Здесь байгаа. они каются, За, тэгээд мы им бившие Новые Шинэ Заветы дэргэд гараад раздаем. байна. Видите, охрана, как За, они тэгээд тоже внимательно хамгаалтын слушают. харуулууд маш анхааралтай сонсож байна. Следующее. А это уже в комнатах по 100 человек. За 100-100-аар ингээд өрөө тусгаарлаад И следующую сайн показывайте, мэдээ ярьсан. показывайте. За тэгээд цааш Каждое яваад. служение, у меня только одежда За меняется. та нар ингээд тэр хүмүүсийн хувцас нь Потому адилхан. что, Миний видите, хувцас фотографии солиотой гарч некачественные, байгаа. это охранники фотографируют. За нөгөө харуулынхны гуй зураг авахдаг учраас ингээд жоохон чанартай Следующую зураг. просто За показывайте. цааш нь үзүүлээд байгаарай. Мы здесь многим, 1500 человек мы проповедовали Евангелие. За ингээд Камбожид 1500 гаруй хоригдлуудад сайн мэдээ өгсөн. Молились за больных. Өвчтөн хүмүүсийн төлөө залбирсан. И разные, видите, и большие по 200 человек. За тэгээд том өрөөнд бол 200 орчим хүн тэгэл ингээд. И вот здесь женщины, там вот мужчины, там За разные. эмэгтэйчүүд. Еще дальше За показывайте. цааш нь яваад байгаарай. А вот это остановите здесь. За энд байж да. Вот ближе сделайте. За жоохон Видите, ойртол. здесь справа малолетние уже на стульях сидят. За ба хүүхдүүд тэнд сууж байгаа юм. Потому что, Баруун видите, рядом со мной, я в центре сидит самый главный над этими тюрьмами. Он из За столицы. тэр приехал. голдон сууж байгаа хүн нэ штэ. Камбожийн бүр шоронгуудын дарга гэх хамгийн том дарга. Начальник тюрьмы даже сзади сидит, а я рядом с ним Тэгээд тэр сижу. шоронгийн дарга тэр хойно суугаад намайг тэр юуных нь хажуу А суулсан. слева женщины беременные, у кого дети родились. в За тюрьме. тэгээд зүүн талд нь хүүхдүүдтэй эмэгтэйчүүд шорон Покажите хүмүүстэй следующую дүүрсэн хүмүүс. фотографию. За дараагийн зураг. И здесь, видите, вот поближе сделайте, За я жоохон проповедую. ойлголтод өгдөө. Би энд одоо сайн мэдээ ярьж байна. И они внимательно слушают. Нөгөө даргууд нь хүртэл анхааралтай сонсож байна тийм ээ. Теперь следующую фотографию. Дараагийн зураг. Мы дали им особые подарки, вот. За, Видите, тэгээд какие энд молодые бэлэг ребята. одоо залуухан хүүхдүүд байна тийм ээ. Дальше давайте. Цааш нь Там вот женщины, видите, за дети у них в хүүхдтэй тюрьмах эмэгтэйчүүд родились. байна тийм ээ. Хүүхдүүд нь шоронд төрсөн. И тут мы вот договариваемся с этим начальником. За шоронгийн Он удирдлагуудтай говорит, у одоо нас тэгээд 26 тюрем в Камбодже. манай Камбож 26 И ты шорон можешь байсан все гинэ. посещать. Та одоо энэ 26 шоронд бүгдд нь ярьж сайн мэдээ ярьж И болно вот гэж следующую фотографию. хэлж байгаа зураг. Дараагийн зураг гинэ. Видите, мы здесь находимся, и мы им дали в тюрьму, построили теплицу, деньги За дали. тэгээд сүми энэ шоронгийн хүмүүс одоо хөлөмж барих мөнгө хүлээлгэж өгч байгаа. И знаете, вот это, вот все, и это служение, просто собрание было здесь. Бог открыл эти двери. Эзэн бурхан энэ үе таалгыг И нээж я байгаа. успел приехать туда. Энэ цаг үед би очиж өөртөө А потом амьд байна. пандемия началась, и Бог закрылись двери. Дараа нь ковид гараад хаалга хаагцсан. И когда пандемия закончилась, я всегда переживал о тюрьмах, поехал туда. Тэгээд энэ 20 дуусангууд би шууд Камбож руу очсон. И я думал, может что-то изменилось. За одоо ямар нэг өөрчлөлт болоо үлээ гэж би Но бодсон. нет, мы начали проповедовать. Тэгээд өргөжлүүлээд бид нар өнөөдөр болчихсон И үйлчлэлээр тюрьмы, в которых было там 550 человек, 700 человек. 500 хүнтэй 700 хүнтэй хоригдтой сүмүүд Все байна. 100% слышали Евангелие. Энэ бүх хоригдлууд 100% сайн мэдээ Это сонсдог. буддийская страна. Энд чи буддийн шашинтай орн шүү И сами камбоджийские пастора говорили, такого не может быть. Камбожид байдаг өөрсдийн пасторууд нь хүрч урд өмнө ийм болж Те, байгаа гэж кто хэлдэг. служил в тюрьмах, говорит, у нас только по 30 человек разрешают, по 50, потому что это опасно. Шоронд нь үйлчлэжсэн хүмүүс мөн 20-30 хүнд ингэж үйлчлдэг штэ. Энэ чи аюултай штэ гэж Ну хэлж байгаа. так невозможно, чтобы как у вас там. Яаж ийм боломжгүй штэ гэж По 200 үздэг. человек, по 400 человек Юу сразу. та войдут. 200-300-аар цуглуулж ингэж байна гэж байгаа. И вот посмотрите видео, я покажу Та нар еще ийм одно бичлэг видео, зургийг үзээд өөрсдөө харж байна тийм ээ. чтобы вы Захад видели нэг просто. бичлэг байгаа гинэ. Энэ бурхан нээж байгаа учраас болж байгаа маа л гэдэг.
разные тюрьмы здесь, разные условия. За тэгээ шоронгууд нь янз янз нөгөө нөхцөл бол Где-то был блок 900 человек, где-то видите, в тюрьму в камеру проповедуют. За тэгээд өдөр өөрөөр нь орон түгээр болсон тийм ээ. Ну, можно звук включить. За дуугийн хаалцгүй та. Тут все понятно. Бүх юм ойлгомжтой байна. За явуулаад бичлэг юм байна. Видите, с детьми тут. Хүүхдүүдтэйгээ хүмүүс үү тийм ээ. Женщинам проповедуют. Эмэгтэйчүүдэд сайн мэдээ тарааж байна. Разные условия. Тэр шоронгийнхан одоо Вот байр здесь яа. 400 человек, видите, мы в центре, они по За бокам бид нар сидят. ингээд дунд нь эдгээр хоёр И талд тоже, смотрите, у меня одежда меняется. Там полосатая, красная. өөр хувцастай би ингээд өөр газруудад байгаа гэдэг нь харагдаж байна. Разные служения. Потому что я специально брал разную одежду, потому что у них же вся одежда одинаковая. А то скажут с одного Тэгээ собрания. би зориуд ингээд хувцас маань өөр байгаа гэдэг нь эдгээр нөгөө хоригдлууд ижил хувцастай учраас нэг л зураг үзүүлээд ингээд бодно тийм ээ. Тэгэхээр хувцснууд маань яаж Видите, байгаа здесь черная вообще. За ийм хар хувцастай байна. Итгэжтэй байна. За одоо энэ тэгээд И вы знаете, вот за эту поездку 6000 человек услышали Евангелие. яг энэ аяллаа үеэр 6000 Вот хориг прямо в сонссон. камеры, видите? У них там кровати нет, они спят на полу там. Шууд шалан дээр унтдаг гинэ камертаа. И мы им проповедуем Евангелие там. За ингэ сайн мэдээ тунхаж. И что интересно, это тех, которых вот здесь вот 900 человек, За видите? энд 900 хүн яасан сонссон. Это в проходе сидят, остальные в камерах. За ингэ камеруудтай байж Но когда к покаянию из окон камер, они там каются слышно. За тэгээд гэмшил дуудахад Вот это женщинам, 150 женщин. За 150 эмэгтэй гинэ. И там женщины с детьми Хүүхдүүдтэй эмэгтэйчүүд байгаа. проповедуем. И знаете, вот здесь вот прямо в решетке там проповедуем. За тэгээд бидэд торных цаанаас сайн мэдээ ярьж байгаа. И знаете, это то, что Бог открыл. И мы несколько уже больше 10 тюрем проповедовали. За 10 гаруй одоо тэр 26 шорон байгаа В гэсэн 10 некоторой гаруй тюрьме сайн там мэдээ ярьсан. 2800 человек. Зарим шоронгууд одоо Некоторых 2800 хоригтай, Некоторых 700 человек, 500, 800. Янз бүрийн По 100%. 100% И они сейчас прислал этот начальник документ, он говорит, еще 3 тюрьмы, 6000 человек. Тэгээ одоо энд ирсэн байхад Они ждут шороны Евангелия. одоо 3 шорон дахиад зөвшөөрөл Я знаю, что это не всегда будет. ирээд байгаа. Тэгээ би яагаад энийг хэлээд байгаа гэхээр энэ эзний цаг үргэлж И байхгүй. почему это происходит? Ийм цагт нь л одоо амжилт Потому что бид это Бог дуулалт делает. очих хэрэгтэй. Бурхан ажиллах юм а бид нар төлөвлөд Это Бог открывает. Бурхан нээдэг юм а. И то, что нам нужно, это иметь жизнь. Харин бид нар юу ах вэ? Өөртөө амьтаа байгаад амийг хүргэх ёстой юм а. Когда мы говорим человеку об Иисусе, не просто мы должны слова об Иисусе говорить. Бид нар зөвхөн Есүсийн тухай яриад байх юм ш. Вот так мы, о Иисус, тебе даст радость. Есүс танд баяр хөөргийг өгнө шүү. Приходи в церковь. Сүм таачаарай. Но когда ты наполнен жизнью, они Чи видят в өөр тебе эту амиар дүүрэн радость. байхад, сүнсээр дүүрэн байхад чи энийг өөрөө дамжуулдаг И байна. они будут идти в церковь. Тэр хүмүүс чинь сүмд ирэх юм а. Бог приведет их. Бурхан хүмүүсийг авчирдаг юм а. Будьте в молитве, в постах, ищите Бога. Мацтай, залбиралтай, Бурханыг И хайхдаг. Бог все разрешит. Бурхан бүх асуудлуудыг шийднэ. Аминь. Амен. Давайте помолимся. За залбирая. Господь, мы благодарим Тебя за это слово. Эцэг минь таны үгийн төлөө баярлалаа. Мы хотим видеть чудеса Твои каждый день. Өдөр бүр таны гайхамшгуудын дунд амьдрмаар Излей байна. свой Дух Святой. Та өөрийнхөө ариун сүнсийг бидний дээр буулгаж. Излей помазание на Хувскул. Хөвсгөл аймагт та өөрийн ариун сүнсийг буулгаж. Пусть Твое пробуждение Сүм придет. чуулган дээр та өөрийн тосолгоо буулгаж И сэргэлтээ. сначала пробуждение Дух Святой сойдет на церковь. Сүм чуулган дээр ариун сүнсний сэргэлт А потом Он сойдет на всю эту Тэгээс провинцию. сүмээс энэ аймаг руу цутгах болтугай. Благослови нас во имя Иисуса Эцэг Христа, Есүс Христийн нэрээр өрөөгөөч. чтобы наши сердца горели для Тебя. Бидний зүрх сэтгэл таны төлөө шатхмаар байна. Аминь. Амен.